За сайн байцгаана уу? Дугуйтай аялал маань ингээд эхний дугаараараа хүрч байна. Дугуйтайгаа 7 хоногт ядаж бэлтгэл гарч авах бол болохгүй байгаа. Нөө зуны урт аялалтаа бэлдээд баг зэргийн бэлтгэлд гарч авах бол болохгүй байгаа. Тэгэхээр холын жилд өнөөдөр ядралт мадралт гайгүй байгаа дээр нь ямар ч энэ 7 хоног аялаагүй удаан байгаа ч гэсэн жилт мэлт гайгүй байгаа ч гэсэн ер нь бол өөрийнхөө хүчийг сорихоор шийдлээ. Богдуулыг тойрох гэж байна. Гэхдээ арай жоохон амраар нь тойрно. Баруунаас зүүн чиглэл рүү нар буруу тойрч богдуулыг Улаанбаатарын 10 дугаар оролт яг явж байна. Цаг 11:42 болж байна. За ингээд гэрийн хажуунаас хөдөлсөн. Яг бүтэн тойроод буцаж ирэхэд юу болдог? 108 км. Google Map дээрээс зооход 108 км болдог. Би өөрөөр зоож үзээгүй. Нэг өөр аппликейшнд хэрэглэж үзээгүй. Ямар ч хэлсэн зүгээр ийм болдог. 108 км болж байсан. За тэгээ замдаа дугуйнуудаа тайлбарлаа явчих та. Одоогийн байдлаар нэг иймэрхүү л байна да. Эхлэл. За ингээ гурвалжины гүүрээр даваад Ярамгаар явахаар шийдлээ. Сонсголонгоор явахлаар арай тойроо юм байна. Ярамгийн замаараа явъя да. Нисэх Ярамг гэж. За тэгээд энэ зам үнэтэй сайхан байх болтугай. Улаанбаатар жоохон төвдөлттэй гадаа бас 17-8 хэмнээ орчим дулаантай байх шиг байна. Тэгээд дээрэс нь өнөөдөр яг дугуйтай жигэд гоё маш гоё тохиромжтой нөгөө нэг сэрүүхэн салхитай өдөр байна. Бөхчөн биш. Сэрүүхэн салхитай. Тэгээд тогтун байна. Цахилгаан станцуудын яндангийн утааг харж ивэл салхи тогтун байгаа учраас надад маш ээлтэй өдөр болох нэ. За явахаас өмнө хүнсээ боцоогаад авнаа. Тэгээд ганц хоёр ч шүү. Ботлынхаа үдээсийг хаагаад болсонгүй. Энэ дотроос л хайж олон доо. Хүнүм бол ирсэн байна.
Тэгээ цам цав гүн дахиад гоё шээ. За түүсэн. Тэр хорд яваад. Сигар гэж тэмхээ. За кастер тоос өгч дөө. Нуусан косметиктэй. Аа. Ингээ басна. 저기 갔지. 계속 전화하자. 어딘지 있어. Все, слышишь, мама? Тут прокубер. Доpo цогш Шилжүүлэх болох шүү чи. Намын даасах. Танд хаан батны хэлсэн шүү маа. энэ нөгөө аппликейшн сууд. Анхны шиг Ингээд нэг юм чи. Аа уучлаарай. Тэд гэж маяа. Байхгүй. Купе уншуулж байна те.
нэг американо. За. Сэний каст тав. За купич дөө. Сошиал гинг байх гэсэн. 7350 гэнэ үү? Ажил. Тонцоо ингээд. Хаган хүрчиж. За хатаас гараад одоогийн байдлаар 1 цаг 40 минут 45 минут орчим явцсан байгаа мó. 100 мод руу ордог. Хаалхан дээр ирсэн байна. Тэр ард харагдаж байна. Би километр тавьж юусоо явсангүй. Утасныхаа цэник минийг юмнуудыг хадгалаад ерөнхийдөө бол тэгсэнгөө дугуйтайгаа ямар талаас нь саадгүй яваад ирлээ. Зам жоохон муул юм байна. Би одоо яг 9 жилийн өмнө юм уу? 8 жилийн өмнө сүүлд явсан юм шиг байна. 9 юм уу 8 жилийн өмнө сүүлд явсан юм шиг байна. Тэрнийхээ зургаас бас нэг хуваалцсанаа. Гарч ирж магадгүй баха. Тэгэхэд явж байхад бол аймаг гоё байсан. Найзуудтайгаа хамт явсан. Дөрвөлээ хамт явсан баха. Буяа, Гамбаа, Оршихоо дөрвөлтэй хамт явсан. Ер нь бол тэгээд тэд нар маань одоохондоо ер нь бол дугуй унахаа болцсон байгаа. Би дугуйгаа ер нь бол унаж байгаа. Тэгээд хотоос гараад тэр 247 юу байна? Шом байна. 247 дахь километр гэсэн байна. Тэгээд замын тэртэлт болохоор адуу сайхан бэлчээл
Ногоо орж эхэлж ин да ер нь бол сайхан байна. Тэгээ энэ хавийн пост орчим тэгээд нөгөө машин их холигдог юу яадаг болохоор тэр юм уу хог новш бол ихтэй юм уу. Тэгээд илэрсэн баларсан дээр үеийн хог байна. Бас машины одоо иймэрхүү машины хог мог байд юм байна. За ингээд 247 дахь юу километрийн заалт байна. Чинээс энэ дээр хурж ирсэн байна. Гой тоотой. Бэш. За ингээд замаа цааш нь өргөжлүүлээ. Би хальт ер нь бол зогсож нэг замдаа сая хүнүү мол дээр зогссон. Тэгээд наадлын СУ дээр нэг зогссон. Тэгээд өнгө сая ирж гин. Энд ч хүрээд ирчлээ. Замдаа нэг 2 удаа зогссон юм уу? Одоо энэ чинь 100 мод ортол хэдэн километр мэдэхгүй байна. Гэхдээ 100 мод орж нэг хоол идчих магадгүй байх. Өчигдөр дууга чимгэлсэн чимэглэх юм бол нэг ийм хөөрхөн юмар чимгэлсэн. Өчигдөр найзаасаа худалдаж авсан. Бүүе брендийн юу байгаа? Хөргөчний наалт шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байгаа. Тэгээд тэрнийхээ эхний загварыг нь гаргацсан. Худалдаанд ирэхэд бол гаргаж эхэлж байгаа. Тэгээд би ирэхэд бол авчаад байдаг. За энэ том машин хурцрээ зогсож байдаг юм зогсоод байна да.
За замд явжсэн чи ийм нэг юм олдчих шиг болох юм. Би буруу харсан уу зөв харсан уу? Машины дугаар хардаа. Хаа. Ямар зэв юм бэ? Ийм машины дугаар нь мостраад ончиж. За энийг тайлах арга юу вэ? Надад байх махны юм бийж байхгүй тий. За энэ дууга наашлах бол пистано дайрч магадгүй шүү. За дугуун дээр хадах дугаартай болсон. Гэтэ энийг арай жоохон өөрчилж байна. Эзэн харчих юм бол ууралж магадгүй тий. Төв аймаг руу яг өгсөд ингээд орох гэж байна. Төв аймгийн заваа тэр харагдчихэв. Тэгсэн чи энэ чи юм гоё сарлагнууд өөстө. Тэр тэнцээ сарлагын тугал харагдаж байна. Тэгээд сарлагын бяруу ай хөөх юм бэ. Сарлаг ойр тараагүй. Би аранга марангаараа очиаг удаж гинөө. Сарлаг хэдэн жил чараагүй. Тэгээс амар гоё. Гэсэн чи энэ чи ийм гоё амралтын газрууд лагер маягтай айлууд зөндөө байд юм байна. Тэгээд ой тэмээтэй хөшөө. Янз янз энэ хурд ирээд хэрвээ амралтын газар тэнцээ авгаас амралтын газар харагдаж байна да. Энэ амралтын газар ирж амрах юм бол их гоё нам жимхэн юм байна. Хүн замаас жоохон ойрхон болохоор яг олоход бол амархан баг. Тэгтээ машины дуу чимээ жоохон сонсогдохуул гэдэг байна. За тэгээ ийм хөөрхөн сарлаг хөр адуу бэлтэж байна. Төөх юм. Зя. Ингээд аяллаа цааш нь үргэлжлүүлээ. Аялж хийж дугуйтай жилт юм да. Намрын 24 оны нээлт болгож богдуулаа. Зүүн баруун талаас нь нар буруу тойрж байна. За тэгээд нар буруу тойрж байгаагийн шалтгаан салхитай байдаг. Зүүн талаас баруун хойноос ер нь бол Монгол улс салхитай байдаг гэд би өнөөдөр гарсан боловч салхи өдөр эргээд урдаасаа салхитай болчлоо. Сая товтон салхинд явж ирлээ л дээ. Нилээн чардаалглаа. Одоо энэ дээшийг ямар ч хэсэн дугуйтайгаа жигээд гарсан дараа төрж ирсэн юм бол одоохондоо алга байна. Энэ бичлэгийг хийх хугацаанд одоохонд төрчлээ. За яг 100 мод орох гэж байна. За Төв сайхан нутаг гэнэ. Төв аймгийн 100 мод хот руу ордог. Наадлын зүүн баруун талын давааны хаалга байна.
За энэ дэшээс чардаж гарч ирлээ тэнчэнээс. Тэнчэнээс уруудаал наашаа гарч ирэх гэж бас аваа шүү. За цаашаа үргэлжлээ доош орж хоол иднэ яг гоё. Шаад ондоо болчихжээ. 100 мод татчих шаад ондоо болчих. За эцэст нь болорсаа түрдэг юм байна. Нилээ өгсөөр газар эндээс ингээд өгсөд яг давааны энэ доохон талд чардаж байна. Хөлбөр сарваж байна. Тэгээд алхахаар шийдлээ. Алхаад даваан дээр гараа цаашаа ороод чинь л та. Айгу тэр бол ч та амархан. Би нэг сүрлөө өмнө төрж байгаа ачгүй. 8 жилийн өмнө явж байхад. Тэгэхэд ер нь ганц ч даваарууд хүрээгүй юм байна. Тэгээ бодглоо. Амар байна. Дугаа маань гэхдээ гайгүй байна. Нэг усаа дуусгацсан. Түрүү 100 модоос наашаа гараад Цэргийн ангийн баруун талын даваан дээр чигтэй жижиг гүн дээр юу басан. Нэг жоохон цайлж аваад одоо ийшээ явж байна. За энэ чинээс ингээд гайгүй болчих юм байна. Одоо дуунда мордё доо. Энэ салхи өөдөөс байсан. Одоо нэг хойноос олж ихчих. Энэ урд зүгээс теж салхилах чинь бас чанга байд юм байна. За бай. За Төв аймгаас гараад 20 дахь километрийн даваа руу явж байна. Сайн нэг жоохон дуугаа төрсөн. Бас яг өөдөөс салхитай чанга байс та. Одоо гайгүй болоод ирлээ. Одоо энэ чинь хот руу ортол ер нь бол баруунаас болон миний баруун талаас болон хойноос салхилах байх гэж найдаж байна. Өглөө гарахад том бүлтвсрээдсэн. Яг салхиндаа зохиолдог биш үү? Замын одоо хаанаас гэсэн үг. Хотоос гараад Яармаг өнгөрөөл урдаас салхиж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш тэр жигтэй урдаас салхилаад одоо энэ чи арай гайгүй баруунаас салхилж байна. За даваа үзтээ чанга байна. Давааны цаашаас гоё болно да. Энэ бол том даваа байна. Энэ даваа биш юм байна. Энэ чинээс уруудахгүй байна. Тэр цаана огш шүү дээ.
Тэндээс цаашаа орох юм шиг байна. Аа. За нөгөө айхтар даваан дээр гараад ирлээ те. 1 км үргэлжилсэн. Юу байсан бэ? Даваа байсан байна. 6 минутын турш чийлээ. Хаа. Цүнхнийхээ байрлалыг бас өөрчилчлөө. Нуруунд дээрээ үрээдсэн. Доор нэг хальт амранга юу ачлаа. Урагшаага өлгчлөө. Тэгээ гадраас нэг олсон шигээ. За ингээд гой уруугаар уруудах чинь да. Одоо эн чи бараг 2-3 км хэрэтээ урууддаг шиг санагдаж байна. За энэ хооронд хамтдаа үзээрэй, би бичлэгээ зогсоохгүй явчих. За араас баг машин ирээсэй гэд найдаад уруудлаа да. Жаргал шүү дээ. Дуртай дуугаа сонсоод уул өөдөө мацаж гарч ирээд доошоо уруудах энэ гоё мэдрэмж үнэхээр нэрээ жаргаадаг шүү. За араас одоохондоо машин хадаг байна ашгүй. Зам бас ямар ч хонхоо юм байхгүй гайгүй сайхан байна. Машин шиг хордлохгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө замынхаа нүхмүхийг сайн анзаарч явах бол хорд багтаа болохоор нөхрүүд рүү орох аюултай. Өөдөөсэй. Нэг юус ирчих байхгүй болчихлоо. Амар гоё урууд жисэн. За үнэхээр сайхан уруугаар уруудсан боловч энэ нэг юм юу вэ? Замын залгаа юм уу? Хурд саарлагч юм уу? Ийм тэнэг багтай тий. Хурд саарлагчных тэмдгэнч байхгүй хурд саарлагч гэж хэлдэг шээс. За ингээд сайхан юу байл вагон замуудаа гарна. Уршаа замын үед явдаг. Боо энэ замаар явж өнгөрдгөө.
За сайхан уруудлаа. Ямар ч саад бэрхшээл байсангүй гайгүй сайхан яваад ирлээ. Ямар өндөр хурц харалчээ. Йоо, тэр гадаад бүр доошоо товтон жийсээр байгаа дургуутсаа. Road bike-тай. Авчихгүй байлгүй дээ. За ингээд таарч ирсэн чи энэ ингээ машинаа төгжирсэн байж энэ шат. Энэ дотор начиг жаргалтай амтаадаг. Бус нь бүгдээрээ өгөх гэж юм. Сүртэй штэ гүлэгч нь яг хажууд нь явж байгаа чи.
Яг воксын шахчаач. Төгжрөл traffic jamming гэж байна шүү дээ. Ингээс үхээ урд гараад явцгаад юм гიშгээд урд гараад хаацлаад явсан. Өгд чи ингэж зогсцооч идөө. Дүүсрүүл хийдээ эднэрийг бүгдийг. За одоо цагаа харна. Цаг л үнэ. За би сүүлд 23 км газрыг ямар ч байсан 1 цаг явцсан байгаа юм байна. 1 цаг 40 минут явцсан байсан. Тэгээ 1 цаг 47 минут 1 цаг явцсан байгаа юм байна. Одоогийн байлээ. Ердөө хар зам яг төгчл байна. Тэгээ замдаа нэг хүнтэй уулзахаар боллоо да. Хүнтэй уулзах 30 судалдагч хэрэглэх. Тэгээд 30 судалдагч осчаад харин да. Өдөр инчээсигээ төгсөн байдаг. Үзээ харин гэж байгаа юм болоо. Харахтай өөртөө дахин. Хүй, юм харагдах нь. Одоо гайг болж байна. За сүүлд нь гэртээ ирж байна. Гэтэл шатаар алхаж чинь да. Лифт ажилддаг. 14 давхарлоо. Алхах шийдвэр гаргаад ямар амар харах уу гэдэг юм бэ? Энд чи би юус харагдахгүй байх юм. Алхаал. Дуугаа зүгээр доор орхичлаа яа. Чадсангүй, үнэхээр чадсангүй. Өргөж гарна гэхээс залах урчлаа. За. 6 давхар. Хараад ороод тэгээд ярих байх уу? Таны тиймэрхүү л байна да.